гэсэн гэдэг итгэлтэй. Тийм болохоор хаангаахын лекцийн дараа өөрсдийн асуухыг хүсэн, мэдхийг хүсэн бүх зүйлээ асуугаад ярилцах бүрэн боломжтой байгаа. За ингээд өнөөдрийн лекцийг тавьж очих маань Монголын электроник хорон төлөвлөгчдийн холбооны төвөө хаангаад инженер төлөвлөсөн байгаа. сайн байна. Би намайг холбооны инженер төлөвлөжтэй. Тэгээд манай сүлээ дата тоонд ажиллаж байгаа нас солонгост university of электроник инженер ажиллажсэн. Энэ нь электроник талтай сэтгүүлч хийж байгаа юм. Тэгээд энэ бол 2008 онд дүүргүүд компаниар холбооны шилжүүлэлт бидний орцолтог яг Монгол электроник зөвлөлт Монголын өөрсдөө Монголоо энэ усраад үйлдвэрлэх зорилготой ажилладаг. Тэгээд 2012 онд анх ийм Монгол камерууд өөрсдөө яг гадны гэрэл бид нар өөрсдөө царайч хийж ажиллаж өгсөн камерууд хийжсэн. Бид нар модель гэдэг брэнд өөрсдөө гаргаж бүтээсэн. Тэгээд саяхан 2014 оноос бидний агаарын шоуны төлөвлөлт өөрөөр хийсэн. Одоо энэ маань нөгөө цахилгааны хүчмөшөө хүчсэн дээр зөвлөгдчихэв. Тухайн шууманд нөгөө богино юм эсвэл газардуул үүсгээд энэ өөрөө энэ улаан шиг нэг эсвэл шүүн бол энэ дээд насч гэдэг юм хөрөмж байгаа. За энэ кабель шуумыг бид бас бүтээсэн. Тэгээ энэ шуум нь болохоор кабель утсанд гарч байгаа гинтийг бас мөн газардуул богино болсон гэртлээ заагаад энэ кабельтэй бэлтгэл халаа мэдээлж идэг. Энэ хоёр бол цахилгаан түгээх компаниуд нэг одоо ашиглаж байгаа. За Schneider-ийн Германы Schneider, Америкийн Siemens төвөөрөмжүүд болохоор манайд нэг 700-аад орчим мянган төгрөгөөр борлуулж өгдөг. Тэгээ бид нэр энийг бол 200 мянган санал болгоод бид нэр одоо аваад ашиглаад тушаад хэлцээ явж байгаа. За энэ цаашдаа бид нэр бас ийм электроникийн бүтээгдэхүүн ер нь энэ электроникийн бүтээгдэхүүнийг хийхээс хамгийн түрүүнд энэ PC board-ны асуудал байдаг. Бид нэр дандаа хятад руу явж шийддэг. Тэгэхээр энэ хятад явж энэ PC board-ыг хийх асуудлаа Монголдо хийх нь бол юм. Тэр Монголд энэ PC board-ыг 2012 оноос хойш явсан. Маш олон судалгаа хийсэн. За энэ зүүн Азийн орнууд Тайвань, Тайланд, Малайз бүх орноор очиж үзсэн. Японд очиж судалгаа хийсэн. Тэгээд энэ үдэн бидний PC board-ыг Японы 2 компанитай хамтраад Монгол байгууллагад $7 оны хэрэгцээ байгуулсан. Нэг нь бол тоног хөрөмжөний нийлүүлэн, нэг нь манай хийсэн бүтээгдэхүүн бодлоо авна гэдэг. Тэгэхээр одоо бид нар бол PC board-ны үйлдвэрийг энэ хавраас эхлүүл ажиллаад эхлээд явчихна гэж бодож байгаа. Тэгээд PC board-ны үйлдвэр байгуулахад биднэрт нэг бэрхшээл тулгараад байгаа юм юу гэхээр бид нар ингээд PC board-ыг хийчих одоо нэг компани үүч. Тэгээд зараад яваад гэхдээ цаашаага нөгөө мэдээж тэр PC board-ны зах зээл ингээд бид нар Японд одоо PC board-ны танд сонирхол дэлхийн зах зээл дээр $70 тэрбум зах зээл гэж. Тэгээд тэрний $29 тэрбум зах зээл юм. Хятад байна. $21 тэрбум нь Японд байна. Тэгэхээр Японы одоо жишээ нь бидний анхны байгуулж байгаа үйлдвэр зүгээр жилдээ 48 мянган метр квадрат ингээд $2.8 сая орлого олох тийм төсөл байна. Тэгтэл тэр чинь бол одоо Японы 2 компаниг л хангах хэмжээнд байна. Тэг цаашаа ингээд олон Японы нөгөө олон компани биднээс авъя гэвэл бид нар хүчин шалтгаан нэмээд ядаж нэг $5 сая, $10 сая борлуулалт хийдэг болох чадахгүй болчих. Тэгэхээр бид нар Япончуудтай юу гэж ярьж байгаа та нар ерөөсөө нэг цаашаа хөгжих видеог хараад хөгжиж технологийн парк маягаар кластер маягаар
тэгжээс та нар тэрийг хэрэгжүүлж чадна. Цааш нь Японы олон компаниуд зэрэг авахад та нар хангах чадвар бий болж байна. Надаас өөр та нар жишээ манай парк дээр өдрөө оруулаад тэр хэрэглийг хангаад авах боломж нөхцөл өгдөг. Нөгөө талаар бол татварын орчноор парк гэдэг чинь татварын орчин байхгүй учраас Монголын хувьд юу гэхэд бүтээгдэхүүнээ татвар авахгүй. Тэгээ мөн нөгөө орлогын албан дотор бусад татваруудаас шилжүүлж юм л манай паркийг хэцүү хуулиар авах. Тэгээ бид нар энэ паркийг байгуулъя гэдэг 2015 оны 12 сард энэ Монгол электрон төхөөрөмж зөвлөгчийн холбоо гэж байгуулсан. За манай холбоо болохоор одоо нэг 20 орчим электроникийн компани манай холбоотой хамтарч ажиллаж байгаа. Цаашаа юм нэлээд олон нэмэгдээ гэсэн хүмүүсээс их байгаа. За тэгээд холбооны зорилго болохоор энэ паркийг байгуулъя. Энэ парк дээр менежментийн хийх зорилготой байгуулсан. Тэгээд бид нар холбоо оноос гадна энэ нөгөө Монголын Silicon Valley Development корпорац гэдэг байгуулчихсан. Энэ нь болохоор энэ паркийнхаа менежментийг хийх ёстой компани. Тэгээд ерөнхийдөө бид нар бүтцийн хувьд бол одоо болчихсон паркийнхаа газраа сонгочихсон. Газар дээрх менежмент тэзүүгээ хийгээд дуусч байна. Тэгээ би бол өнөөдөр таарсан энэ паркийн талаар за цаашаа энэ миний ярихын 3 сэдвүүл байгаатай цахим соёл өндөр технологийн хөгжил таны оролцоо энэ гурваар би төвчхон таарсан дэлгэрч байна. За цахим соёл гэхээр яг энэ бол би өөрөө ингэж үзэж байгаа. Яг тэгэхээр 19-р зуун бол одоо хажуудын зуун байсан. 20-р зуун бид нар чинь мэдээлэл технологийн зуун гэж ярьж байгаа. Тэгэхээр бидний энэ зуун чинь бол гэдэг нэг цахим соёл тийм зуун. Тэгээд энэ эдийн засгийн хөгжлийн талаас яг Монгол орны өнөөгийн эдийн засгийн хөгжлийг аваад үзэхээр манай эдийн засаг бол нэг уулзалт суурсан. Малайчуудыг суурсан, түүхий дандаа түүхийг гаргадаг тийм эдийн засаг байна. Зөв би энэ дээр нэг юм судалгаа олж үзсэн. Энэ манай Монголын гадагшин гаргадаг түүхийдийн өсөлтөх чадварын тийм судалгаа юм шиг. За энэ дээр ингээд энэ судалгаан дээрээс би харахаар дандаа махан бүтээгдэхүүн давс өдөр элдэс түлш айс шиг ноос ноолуур сүлжүүлэгц гэдэг нөгөө бидний дандаа мал уулуурхай бүтээгдэхүүн юу түүхий гэдэг байна. Энийг ингээд бусад гадны орнтой харьцуулсан юм судалгаа юм. Эндээс ингээд харахад манайд яаж юм бэ? Ерөөсөө манай эдийн засаг бол зүгээр түүхий эдийн засаг гэж харагдав. Тэгээд энэ түүхий эдийн засгаас засагтай улс оронд яаж үхэхээр эдийн засгийн өсөлт гэж байдаг юм. Нөгөө түүхийдээ хэдий их олборлого гарах тусам эдийн засгийн зүгээр өсөлт мөнгө л өсдөг. Одоо орж байгаа орлого өсдөг. А тэрнээс биш нөгөө эдийн засгийн хөгжил гэдэг юм байдаггүй. Тэгээд би энэ эдийн засгийн өсөлт хөгжлийн ялгаа гэдэг дээр бас нэг жишээ хэлсэн л дээ там анхсан юм бол. За энэ жишээнд би таанд харж байна. За зэсийн өдрөөр нэг тооны юм бид нар зөв би энэ дээр юм. Үнэн нь бол таанд зүгээр хайцсан юм шүү. Хайцсан зүгээр хүмүүс энэ 8000 доллар гэж болж байгаа. Гэхдээ за нэг сүс там машин хаваад машин дээр сүүлийн зарим гэдэг 100 мянга доллар. А тэр хэдчнээ хэмжээний хүдрээр тэрийг авч яах вэ гэхээр 12.5 тонн тэр машиныг авч байгаа. Энэ бол нөгөө бидний яриад байгаа түүхий эдийн засаг. Тэгэхдээ би энд нь зүгээр одоо бидний байгуулах гэдэг PC board үүдээ зүгээр авч үзсэн. Тэгэхээр нэг тонн зэсвэл 50,000 метр квадрат PC board хийх боломжтой. Зундаж нь. За тэгээд 12.5 тонн чинь 625,000 метр квадрат. Гэхдээ энэ хатан бол яг би тэр тооцоон дээр нь яасан гэхээр хаана мэдэх PC board чинь нөгөө хоёр талтай 4 лойр 6 лойр гэх би зөвхөн 20 лойроор л нэг авч үзсэн. Хамгийн доод нь 30 доллар гэж авч үзсэн. Нөгөө 625,000 метр квадрат чинь 18 сая доллар. Тэгэхээр бид нар энэ дээр юу харж байгаа гэхээр нөгөө нэг машин авч ирсэн
өдрөөр бид нар бүтээгдэхүүнийг олгочих юм бол 180 ширхэг боломжтой гэж харагдаж байна. Энэ нөгөө эдийн засгийн хөгжил гэдэг юм чинь харагдаж байна. Тэгэхээр бид нар одоо юу гэсэн хөгжил биш эдийн засгаа өсгөхгүй л байна. За тэгээд захин соёл гэж би бол ингэж ойлгож байгаа. Одоо бид төрүүлсэн нөгөө захин үүсчихсэн. Тэгээд дэлхий чинь глобалчлагдаад дэлхийг бүгдээ одоо нөгөө хэмэл дагуул шилэн кабель, вайрлес одоо бусад сүлжээ бүх сүлжээгээ дэд хэвцээ үүсгэж 6 тэрбум хүн нэг сүлжээнд орсон. Нэг соёлд орсон. Тэгээ энэ 6 тэрбум хүнд одоо жишээ нь нэг бизнес хийх. Тэр одоо 6 тэрбумд хандсан бизнесүүд аюул сайн энэ сүлжээнд жишээ нь танай Alibaba гэх одоо улдааны сайтууд байж байна. Хүмүүс өөрсдөө санал бодлоо шууд илэрхийлдэг гэсэн. Контент үзүүлдэг. Тэгэхээр одоо бид нар ямар соёл байна вэ гэхээр тэр дэд үтцээ бол хийцэн. За контентууд бол одоо яг хийгдэж байна тийм. Тэгэхээр энэ дэд үтцээр суурьсан контентууд яах вэ гэхээр мэдээж мөнгө болох хэрэгтэй, бизнес байх хэрэгтэй. За 100 сая хүн зориулсан контент хийж байгаа байж байгаа. Тэгээд бид нар ийм соёл руу орчихсон. Тэгэхээр бид нар энэ соёл дээр өнөөдөр бид нар бол өөрийн гэсэн нэг брэнд байхгүй. Бид хаана явна гэхээр бид зүгээр энэ соёлын нэг хамгийн доод хэрэглээний түвшинд зохицуулж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ нөгөө эдийн засаг маань ийм хөгжил биш. Өсөлтийн эдийн засгаар яаж энэ захин соёл руу оруулаад бид нар яаж энэ том соёлд өөрийнхөө соёлыг бий болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Тэгээ би бол яг энэ соёлыг үүсгэх арга зам нь өөрөө одоо тэр өндөр технологийн парк гэж харж байна. Одоо бидний бүс ихэнх орнууд харахад тэр паркд дамж дандаа юм технологи хөгжиж байгаа. За тэгээд бид хаана вэ гэдэг дээр би нэг ийм бид хаана гэхээр нөгөө юу чинь соёлоо ингээ харахад за мандайлагчид, дагалдагчид, сул үлдсэн үгээр хэрэгчид гээд өөрөөсөө дуусчих. Тэгэхээр бид нар хамгийн хэрэглэгчтэй нэ. Хэрэглэгч гэдэг чинь зүгээр тухайн хүмүүст нь мөнгөний өгөх. Одоо нөгөө бид нар бол мөнгө л өгч байгаа. А цаад хүмүүс бол бидний мөнгийг энэ сүлжээгээр дамжуулаад аваад явж байгаа. Тэгэхээр бид нар эндээс ерөөс орлого олох. Бид нар олж байгаа орлого нь нөгөө л уул уурхай нөгөө мал аж хүнтэй зүйл. Энэ дотроос нэг ч. Тэгээ нөгөө бид нар нөгөө соёл үүсгээд байгаа юм. Энэ дотор ороод өөрийнхөө соёлыг үүсгэж тэргүүрээр дамжуулаад мөнгө олдог болоо. За тэгээд бид тэгвэл нэг ийм соёл дотор ерөөсө хэрэглэгч байдлаар тэгвэл тэр доор байгаад ах хэвээр юм уу? Эсвэл бид нар хөгжих хэвээр юм. Тэр хүн болгоо хөгжил. Тэгээ яаж хөгжих вэ? Бидний зорилго нь яг юу юм бэ? Бид нар яг систем дээр хөгжих юм гэсэн үйлдвэр байгуулж байгаа ингээд энэ тэмдгүү ямар системгүй баахан мөнгө тараачаад нөгөөдөл нь олсон орлогч байхгүй буцаад зээлэнд өрөндөө баригдаад зээлийн банкныхаа гүйл зэрэгтэй яваад тах хэрэгтэй. Гэтэл дээр би бодсон тэгээд ер нь бол бидний зорилго энэ соёл дотор орох бол зорилго байх хэрэгтэй. Тэр зорилгоо би бол ингэж харж байна. За, нэгдүгээр бид нар тэр зорилгыг биелүүлэхэд хэд нэг систем хэрэгтэй байна. Би жишээ нь PC board-ны өдрийг байгуулъя явахад Япончууд надад юу шилдэг юм гэхээр чи ирээдүгөө харж юм хийх гэж байна уу? Зөвхөн өөрийгөө бодож юм хийдэг. Өөрийгөө бодно гэх юм бол чи энэ үйлдвэрээ байгуулчаад манай хоёр компани юм нийлүүлчихэл чи насаараа тэгээд амьдрал явж. А чи ирээдүгөө харж юм хийх гэж байгаа бол чамд тэр энэ том нөгөө нэг дэлхийн том зах зээл рүү ороход тийм систем хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ соёлын талаар ярих юм бол бид нар яг энэ соёлыг үүсгэх арга замыг өөрөө
тэр системийг чи бүрдүүлж чадахгүй бол мянган экспорт хийгээд өнөх. Тэгээ бид нар би бол эхлээд технологийн парк байгуулъя гэж үзэж байна. Тэн дээр бол нөгөө бодлого нь явж идэг. Тэгээ бидний паркийн хөгжлийн бодлого гэж нэг юм гарах хэрэгтэй. Дээрээс нь бид нар үйлдвэрлэл инновацийг бодлого багах хэрэгтэй. Тэр парк дээр. Одоо жишээ нь та нар сахиурын өндөй дээр нэг нөхөр сууж, хоёр нөхөр нэг жижигхэн өрөөнд суугаад одоо юбрийг үүсгээд юбрч одоо дэлхийд 1.5 дээр $1 зөв компьютер авсан. Тэг бид нар энэ инновац ялангуяа юм инновацийг хөгжүүлэх тийм том бодлоготой байхгүй болохгүй ч. Тэг би энэ холбоогоор дамжуулж энэ бодлогыг хий гэж бодож байна. Тэгвэл манайд өнөөдөр яаж нэг инновацийн хийн гэж хэдэн хүмүүс зар тараадаг, нөгөөдөр нэг өөрийнхөө санааг гаргадаг. Тэгээд нэг